Сайн мэцхан хоёр хүмүүзэгчтэй хадуу үйл хайрч урин хавартай золгосон өнгөрөгч 2 дугаар сард Монгол Улсын шадар сайд улсын онцгой комиссийн дарга хас суурингаа уяг хийж хэрэгжүүлсэн онцлог ажлууд бодлого шийдвэрүүдийг томилон хүргэх шадар сайдын цаг нэвтрүүлэг эхэлж байна. Өнгөрсөн 2 дугаар сар онцгой байдлын салбарт болон Монгол Улсын хэмжээнд 21 аймгийг хамарсан зодын эрслээс сэргийлэх, өвлийг хохирол багтайгаар даван туулахад чиглэсэн онцлог шийдвэр бодит ажлууд өрнөсөн сар байлаа. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Хангаан бүсийн 3 аймагт ажилласан юм а. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Хангаан бүсийн 3 аймагт ажиллалаа. Монгол Улсын шадар сайд улсын онцгой комиссийн дарга Гаоёг, онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга өгөөд штабын дарга, бригадын генерал Ганзориг, улсын онцгой комиссийн нарийн бичгийн дарга Хурандаа Баярхүү нар Хангаан бүсийн аймаг сумдын үйлчлэлтийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдж буй асуудлыг шийдвэрлэх, шинэ хоршоо чинээлэг малчин хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаж, санал дүгнэлт боловсруулах хүрээнд орон нутагт ажиллалаа. Ажлын хэсэг Баян-Онгор, Архангай аймагт ажиллаж, аймгийн онцгой комиссийн өргөтгсөн хуралдаан зохион байгуулан, иргэдийн аюулгүй байдал, амнаас эд хөрөнгийг хамгаалах үйл ажиллагаанд онцгой анхаарч ажиллахыг даатгалаа. Мөн өвлжөө хашаа бууцыг стандартын түвшинд бэлтгэх зэрэг хөдөө аж ахуйн салбарын байгаль цагуураас хэд хамааралтай байдлыг эрс бууруулах шаардлагатайг онцоллоо. Монгол Улсын шадар сайд улсын онцгой комиссийн дарга Гаоёгаар ахлуулсан ажлын хэсэг Баруун болон Хангаан бүсийн үйлчлэлтийн нөхцөл байдал хүнд зодын эрсдэл өндөртэй 8 аймагт өнгөрсөн хугацаанд газар дээр нь очиж ажиллан малчид иргэд орон нутгийн хэмжээнд тулгамдж байгаа асуудлуудад шуурхай шийдвэр гаргаж ажилласны үр дүнд өвлийг хохирол багтайгаар даван туулж чадлаа. За манай Санц сумын хувьд бол энэ жил бас нэлээдхүү одоо хүнд чанга өвөл болж байна. Цас ихтэй нийт нутгийн одоо 90 гаруй хувь нь бараг одоо 100% цасан бүрхүүлэлтэд үйлчлөө. 196 тонн өвсийг одоо сумын аюулгүй нөөцтэй бэлтгэж одоо тэгээ малчтаа хөнгөлөлтөө өнөр тараасан. За малчтын хувьд бол доотлын айл нэг 500 боодлын өвс, за дээдлэл нэг 2000 боодлын өвс авч одоо өвлийн 3 сар бол яг л одоо өвсөөр л манайхан тэжээж ингэж одоо бас малаа онд оруулж байна. За өнөөдөр бас энэ шадар сайд орон нутагт маань нөхцөл байдалтай танилцаад ингээд явж байгаад нь бол талархаж байна. Одоо улсын хэмжээнд хаваржилтын бэлтгэл ажилд анхаарч малын гоц халтбар төвчнөөс сэргийлэх, цаг агаарын огцом өөрчлөлтөд бэлэн байх чиглэлийг аймгийн удирдлагуудад өгч ажиллаж байна. Шадар сайд Гаоёгийн санаачлагаар гамшигын эрсдлийг бууруулах, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол улсад суугаа гадаад улсын элчин сайд нар болон олон улсын байгууллагын тэргүү нарыг оролцуулсан санал солилцох уулзалтыг онцгой байдлын ерөнхий газар дээр зохион байгууллаа. Уулзалтын үеэр шадар сайд Гаоёг засгийн газар хоорондын комиссийн үйл ажиллагааг уялдуулан үндэсний төсвөржилтийг бэхжүүлэх, бүсчилсэн хөгжил стандарт, чанарын дэд бүтэц, төрийн үйлчилгээ, уур амьсгалын бодлогыг салбар хооронд уялдуулах чиглэлээр ажиллаж байгааг онцлсан юм а. Мөн улсын онцгой комисс онцгой байдлын ерөнхий газар уур амьсгалын үндэсний хороогоор дамжуулан гамшигын эрсдлийг бууруулах, үндэсний чадварыг бэхжүүлэх, эрс сэрэмжлүүлэх системийг дижиталчлах, уур амьсгалд төсвөртэй дэд бүтцийг орчин үеийн техник технологид тулгуурлан хөгжүүлэх, хөрөн оруулалтыг дэмжих бодлогыг хэрэгжүүлж байгаагаа дурдлаа. Өнгөрсөн 2025 онд гамшигын эрсдлийг бууруулах хөтөлбөрийг өндөр үр дүнтэй зохион байгуулж, орон нутагт манлайлал үзүүлж ажилласан зарим салбар зөвлөлүүдэд Монгол Улсын ерөнхий сайд гамшигын эрсдлийг бууруулах үндэсний зөвлөлийн даргын талархлыг шадар сайд гардуул өглөө. Тодорхойлбол Улаанбаатар хотын зөвлөл үйл ажиллагааны хэрэгжилтээр 94% үнэлэгдэж, хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аюулгүй амьдрах мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр үр дүнтэй ажилласан байна. Харин Сэлэн аймаг 87.5% хэрэгжилттэй дээр ой хэрийн галт төмөртэй тэмцэхэд дэвшилтэд техник технологиг нэвтрүүлжээ. Мөн Баян-Хонгор аймаг 84.2% хэрэгжилттэйгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, иргэдийн чадварыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх, аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарч ажилласан байна.
Монгол Улсын шадар сайд ган үеийг Монголын улаан загалмай нийгэмлэгт ажиллалаа. Монгол Улсын шадар сайд ган үеийг гамшигын тухай хуулийг хэрэгжүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эрсдлийг даван туулах, олон нийтийн чадварыг сайжруулах, нийгмийн эмзэг байдлыг бууруулахад шаардлагатай тусламж дэмжлэгийн талаар санал дүгнэлт боловсруулах зорилгоор Монголын улаан загалмай нийгэмлэгт ажилласан юм а. Энэ үеэр Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга болормоо олон нийтийн оролцоонд тулгуурласан урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа болон хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нөхцөл боломж, гамшигын үед ашиглах техник хэрэгсэл, хамгаалах хувцас, тоног төхөөрөмжийг танилцууллаа. Цойлын газар болон улаан загалмай нийгэмлэг яг хамтарч ажилладаг хоёр байгууллага байна. Нэг нь бол гамшигын үеийн хариу арга хэмжээ авах, за эрсдлийг бууруулах, за гарснаас хойш хариу арга хэмжээ авах гэж тэнтэй. Нөгөө талаас улаан загалмай болохоор яг иргэд рүүгээ чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг. Энэ бол үйл ажиллагаанд яг хамт параллел нэгж байдаг. Бол тэр цаашдаа энэ дэлхийн үйл эрх зүйн орчныг шинжлэх зам үндэсний газрын тогтоолоор бас тодорхой хэмжээний санхүүжилтийн хөөсрүүдийг шийдэж өгөх заашгүй шаардлагатай болж харагдаж байна. Ер нь гамшигт бид бэлэн байх ёстой. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ёстой гэсэн ийм бодлогоор улаан загалмай үйл ажиллагаагаа явуулж байна. Бидний гол ажиллах хүч бол сайн дурынхан байдаг. Өнгөрсөн хугацаанд улаан загалмай үйл ажиллагаанд ямар ахиц дэвшил гарваа гэдгийг бид бас шадар сайдад танилцууллаа. Цаашид бид төр улаан загалмай хамтын ажиллагааны зөвлөлийг шинжилэн байгуулах, үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэх, орон нутагт болон яамттай илүү идэвхтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр шадар сайдаас бас чиглэл авсан. Түнчлэн гамшигаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд шаардлагатай хууль эрх зүйн дэмжлэгийн талаар шадар сайдад уламжилсан юм а. Цаашаа засгийн газар болон улаан загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, гамшигаас урьдчилан сэргийлэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хариу арга хэмжээг авах, гамшигын дараа нөхөн сэргээх болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа шадар сайд илэрхийллээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжид хурлууд өнгөрсөн сард боллоо. Монгол Улсын шадар сайд үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга ган үеийг зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөгөө ажлын гүйцэтгэлтэй танилцаж, холбогдох үүрэг даалгавруудыг өглөө. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжид хурлууд боллоо. Монгол Улсын шадар сайд үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга ган үеийг баяр наадмыг зохион байгуулах нэгдсэн төлөвлөгөө болон бусад асуудалтай танилцаж, холбогдох үүрэг даалгаврыг салбар хороодод өглөө. Тухайлбал үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2026 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг батлуулах, үндэсний их баяр наадмаар улсын цолны болцол хангасан хурдан морины уяач, жороо морины уяач, үндэсний шагаан харваачтад үндэсний их баяр наадмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16-гийн 5-2, 5-3 заасны дагуу Монгол Улсын ерөнхийлөгчөд өргөн мэдүүлж шийдвэрлүүлэхийг үүрэг болгосон юм а. Мөн 2 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг эцлэн томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тодорхойлбол сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан 2 найруулагч өөрсдийн багийн бүрэлдэхүүн, ерөнхий төлөвлөгөөг танилцуулж, хорооны гишүүд асуулт асууж хариулт авсны дараа нууц санал хураалт явуулсан юм а. Хуралдаанд салбар хороодын 19 гишүүн оролцсон бөгөөд нийт төлөвлөгчдийн 84.2% саналаар найруулагч Баярбаатар үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар сонгогдлоо. 2 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар дэлхийн адууны өдрийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр болон холбогдох бусад ажлуудын талаар хэлэлцэж, урай логоны загвар, ажлын хэсгийн үйл ажиллагааны наривчлсан төлөвлөгөө, нэгдсэн төсвийг эцэслэж танилцуулахыг шадар сайд үүрэг болголоо. Монгол Улсын ерөнхийлөгчөөс Хар хорон хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих ажлын хүрээнд өгсөн үүрэг чиглэлийн дагуу Монгол Улсын шадар сайдын тушаалаар Хар хорон хотод чөлөөт бүс байгуулах ажлын хэсгийг байгууллаа. Хар хорон хотод чөлөөт бус байгуулах ажлыг эрчимжүүлж ажиллана. Монгол Улсын ерөнхийлөгчөөс Хар хорон хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих ажлын хүрээнд өгсөн үүрэг чиглэлийн дагуу Монгол Улсын шадар сайдын тушаалаар Хар хорон хотод чөлөөт бус байгуулах ажлын хэсэг байгуулсан. Монгол Улсын шадар сайд ган үеийг тус ажлын хэсгийг хуралдуулж Хар хорон хотын захирагч Галтар, бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Эрдэнэбаяр нар болон холбогдох албаны төлөөлөлтөд уулзаж Хар хорон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө
болон хэрэгжилтийн явцтай танилцлаа. Уулзалтаар чөлөөт бүсийн байршлын нарийчилсан зураглал, инженер геологийн судалгаа, инженерийн дэд бүтцийн их үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэл, хар хорон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримталтай уялдуулж ажиллахаар хэлэлцлээ. Шадар сайдын цаг нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. Одоо та бүхэнд өнгөрсөн сард хийгдсэн бусад ажлуудыг томилон хүргье. Монгол Улсын шадар сайд Гаавыг Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Хио Зэнгийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын шадар сайд Гаавыг Австрали улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хио Зэнгийг хүлээн авч уулзан хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжиж, улс төрийн харилцааны төвшин ахиж, бүх ил салбарт хамтын ажиллагаа өргөжж байгааг онцлон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм а. Уулзалтаараа Аз номхон далайн бүс нутаг дахь чухал түнш бөгөөд манай улсын 3 дахь хөрш болох Австрали улсад амьдарч буй монголчуудын тоо 22 мянгад хүрсэн бөгөөд хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг иргэдийн ахуй амьдралтай холбоотой салбарыг илүү өргөжүүлж гүнзгийрүүлэх хүсэлтэй байгааг онцлон хэллээ. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигын давтамж эрсдэл нэмэгдэж байгаа энэ цаг үед бэлчээрийн менежмент, түүний тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр Австрали улсын туршлага, мэдлэгийг судлан хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн юм а. Монгол Улсын шадар сайд Гаавыг бүгд найрамдах Франц улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Корин Переритай уулзлаа. Онцгой байдлын салбарт хэрэгжүүлж байгаа ой хэрийн галт төмөртэй тэмцэх, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах чадварыг сайжруулах төсөл болон Францын мэдлэг туршлагыг Монголд нутагшуулах, Монгол мэргэжилтнүүдийг сургаж дадлагжуулах зэргээр үлгэр дуурайлал болж байгааг илэрхийллээ. Азийн гамшигын бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирал Аслан Первайзыг хүлээн авч уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Монгол улс Азийн гамшигын бэлэн байдлын төв хоорондын хамтын ажиллагаа 2000 оноос эхэлж гамшигаас хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, албагаагчдыг чадваржуулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэх, сургалт, уулзалт, семинарыг зохион байгуулах, бусад дэмжлэг тусалцаа үзүүлэх зэргээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд хамтын ажиллагаа үр дүнтэй хэрэгжиж байна. Азийн гамшигын бэлэн төвийн гүйцэтгэх захирал Аслан Первайз цаашид гамшигын эрсдлийг бууруулах, орон нутгийг гамшигаас хамгаалах бие даасан чадвах, гамшигыг сүрэн тэсвэрлэх чадвах, гамшигаас хамгаалах бүхий л үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллахаа шадар сайд улсын онцгой комиссийн дараа Гаавыг илэрхийлсэн юм а. Өнгөрсөн 2 дугаар сард Монгол Улсын шадар сайд газар дээрх бодит ажил, онцгой байдал гамшигын эрсдлийг бууруулах бодлого, гадаад хамтын ажиллагаа зэрэг чиглэлүүдэд онцгойлон анхаарч ажиллаа. Бид та бүхэндээ энэ хүрээнд шадар сайдын цаг нэвтрүүлгээ бэлтгэн өргөлээ.